стратеги нь жоохон тодорхой болж эхэлж байна те. Ерөнхийдөө араб дээрээ төвлөрч ин тэндээс хөрөнгө олд авч ин Азтайгаа жоохон яах шиг байна. TSMC компьютер чипийн үйлдвэрлэл Америк руу нүүлгэж байгаа. Тэгээ хизээ нэг цагт хятадуудад юу хийх юм бэ гэх мэт занаа Тайваныг авлаа те. Украинтай ялтын алцаанаа дуусгах гэдэг шиг байна. Гэхдээ энэ европчууд ингээ айтаахан шиг тоглохгүй юм бол 4 сарын 20-нд юу болж исэн санаж байна уу? Дональд Трамп дэлхийг нийтээр нь алгацсан. Юугаар алгацсан бэ гэх юм бол баг бүх улс орнуудад гайлын онцгой татвар тариф оногдуулсан. Тэгээд хятадтай алцаад эхэлсэн гих мэдчлээ. За хятадтай баг зэрэг эвлэрээд за тэгээд бусад улсуудад ямар боломж өгсөн бэ гэх юм бол окей. Тарифуудаа тэр чигтээ төр хугацаанд буулгачих. Гэхдээ бид нартэй хилцэл хийгээрээ. Тийм ээ? Тэ? Шудар байх ёстой шүү гэх мэт чинь ерөөхдөө тийм анхаарлагын юу явуулсан. За, тэгээ 4 сарын 2-нд юу болсон бэ гэх юм бол хөрөнгөний зах зээл навс унсан. Та мартаагүй юм бол. За, S&P 500 таад харуулж байна. Ойролцоо нэг 560 дээр байсан бол одоо S&P 500 ETF. Тэгээ юу болсон бэ гэх юм бол навс унсан. 15%-аар хэдхэн хоногийн дотор унсан. Дэлхийд даяар ерөөхдөө паниктсан. За. Тэгээ хүмүүс юу гэж бодсон бэ гэх юм бол за окей Дональд Трамп одоо болцсон баха. Одоо Боронк нь гайг болцсон бах, тайвширсан байх. Хятадуудаа хилцэл хийж байгаа юм байна. Бусад хүмүүс тий Англи ирж байгаа, энэтхэг ирж байгаа бүгдээр ерөөхдөө найрсаг Дональд Трамптай худалдааны хилцлээ хийгээд дуусгах чухаа гэж бодсон чинь өчигдөр за яг би өөрөө сайхан багцаа хараад за одоо гайг болж байна тий өсөх юм байна гэсэн чинь Дональд Трамп юу хийсэн бэ гэх юм бол Европын холбоо дээр тэр чигтээ 50% гайлын онцгой импортын татвар алгадаад авлаа. За treaty нь шиг. The European тэ Европын холбоогийн үндсэн зорилго юу юм бэ гэх юм бол Америкийг шуллах. Гинэ. За тэ янз бүрийн хуулиараа хориг тавьсан байгаа нөт татвартай манай Америкийн компаниудыг нэг торгодог тэ ерөнхийдөө өөрийнхөө валютаа ингээ манипуляцлдаг. За тэгээд жилд тэ энэ Европын континент манай Америкаас 250 тэрбум долларын ашиг хийж байгаа хэрнээ тэгэрч байгаа юм бэ гэх юм бол Европчууд хамгийн гол нь германчууд тийм ээ Америк руу баахан бараагаа зарж байгаа. Гэхдээ бид нэр ижлэхэн хэмжээндээ бараагаа Европ руу зармаар байгаа юм бол тэд нэр шавар хаадаг, биднийг шулдаг, шудраг бус байгаа. Тийм учраас 6 сарын 1-ээс Европ та нар 50% татвар төлөөрэй. Манай Америкийн зах зээл дээр бараагаа зармаар байгаа юм бол. За. Тэгээд юурч нэ гэх юм бол I've been saying to everybody they've treated us very badly over the years. It was formed in order to hurt the United States, in order to take advantage of the United States, and they've done that. Би нэг олон жил ярьж байгаа. Тэгээ Европын холбоо юунаас үүссэн бэ? Эцсийн зорилго нь яг юу юм бэ гэвэл те Америкийг шулах. Тэгээ шулсан. We have a big deficit with them. They sell millions and millions of cars, as you know, Mercedes and BMW and Volkswagen and many others, and we эднэр бол манай эдийн засгаас амар их ашиг олж байгаа. Тэгээ хэдэн сая машин жил болгон те. Тэгээ Германы үйлдвэрлэгч сая дурдлаа. Mercedes-Benz, BMW, Volkswagen. We were restricted from selling cars into the European Union, which is not nice. And I just said it's time that we play the game the way I know how to play the game. You know, they've taken advantage of other. Тэгэхээр бид нар машина янз бүрийн бараа бүтээгдэхүүн зармаар байгаа юм бол тэд нар ингээ шавар хаачдаг. Янз бүрийн хуулийн заалт тавьчихдаг, янз бүрийн шинэ шаардлагууд тавьдаг компаниудыг торгодог. Тэгээ энүүгээрээ дамжуулаад Европын компаниуд Европ дотор чөлөөтэй Америк компаниуд Европт тэ хязгаарлагдсан. За тэгээд тоглоом тоглоё. Тэ би энэ тоглоомыг тоглож чаднаа. People representing this country and they're not going to do that any longer. Yeah. За араас нь бас нэмээд. What are you hoping to achieve with a 50% tariffs on the Тэгээ та энэ 50% татвар ингээд тавьчаад таны одоо эцсийн зорилго нь яг юу юм бэ? This is there is no tariff because what they'll do is they'll send their companies into the US and build their plant. You know, we have I guess 50% татвар ерөөхдөө байхгүй шүү дээ. Тэ? Тэгээ эдгээр юу их юм бэ гэх юм бол Европчууд тэ үйлдвэрлэлээ манай Америкт босгочноо. Over $12 trillion practically committed. You look at other presidents, they haven't had $1 trillion for a year, for 2 years, for 3 years.
We have numbers. Nobody's ever seen numbers like we have. And if they build their plant here, then they have no. Тэгээд юу л жинэ гэх юм бол энэтхэгчүүд Америк руу хөрөнгө оруулалт хийхээ амлцсан байгаа. Япон, тий. Сауди Араб, Катар, Дубай, Доха гэх мэт чинь ерөөдөө хэдэн их $80 Америк руу хөрөнгө оруулалт хийн гэж байна. Тэгээд Европч бас яг адилхан юм хийх хэрэгтэй. Тийм ээ. Энэ өсөж байгаа пуужинд гэж байгаа Америкийн эдийн засгаас ашиг олмоор байгаа юм бол үйлдвэрлэлээ эндээ бариа. За пуужиндх юм уу үгүй юм уу? Сайн мэдэхгүй байна. Тий. Are you looking for a deal in 9 days? Will you be able to do that, sir? За тэгээд та ерөөхдөө 6 сарын 1 гэсэн болохоор энэ хугацаанд 9 хоног юм уу 8 хоног үлдсэн байна шүү дээ. Энэ хугацаанд хилцэл хийх гээд энийг явж байгаа юм уу? Хөшөөрөг ашиглаад байгаа юм уу? Тэдний гарыг мушгиж байгаа юм уу юм уу? I'm not looking for a deal. I mean, we've set the deal. It's at 50%. Хилцэл би сонохгүй. Хилцэл байхгүй. Бид нэр 50 гэсэн. 50 дээр байжлаа. Амар гарын мушгиж байгаа зү тэ. But again, there is no tariff if they build their plant here. Now, if somebody comes in and wants to build a plant here, I can talk to them about a little bit of a delay. Үйлдвэрлэлээ Америкт барьчих юм бол тийм тариф мариф юусоо байхгүй. Гэхдээ эднэр бол тий. За бид нар ч яг хугацаа хэрэгтэй байна. Гэхдээ бид нар үйлдвэрлэлээ барьнаа, нүүлгэнэ гэх юм бол татваруудаа буулгаж тий түр хугацаанд жоохон хойшлуулж болно. Хугацаа би өгье. Гэхдээ Америк руу үйлдвэрлэл хөрөнгө оруулалт нуурсах хэрэгтэй. But while they're building their plant, which is something I think that would be appropriate, maybe we'll determine that. Is there anything the EU can do? I don't know. Европын холбоо ямар нэг арга хэмжээ авч чадах юм уу? Яа магадгүй Сауди Арабын Мухаммед бин Салман шиг мань хүнийг хүлээж авах хэрэгтэй байхгүй юу? Тэ? Трамп тийм юм дуртай. Тэ? Гэхдээ Трампыг муулаад алдсан яг л яваад байгаа шүү дээ. Европын улс төрч тэр чигтээ ямар өвчтэй юм бэ гэх юм бол Дональд Трамп буюу Дональд Трампын ард байгаа улс төрийн хөдөлгөөн үзэн яддаг шүү дээ. Тэ? Засгийн газрын эсрэг татварыг буулгая. Ард иргэдэд илүү их эрх чөлөө өгье. Ард иргэдийн жинхэнэ хүслийг биелүүлье. Make America Great Again. Тэгээ Европын улс төрч яг эсрэг шүү дээ. Make юу юм? Европыг улам муухай олгоё гэсэн бараг зорилготой байгаа зү. We're going to see what happens, but right now it's going on June 1st, and that's the way it is. No, they haven't treated us properly. Тэгэл 6 сарын 1-ээс 50%. Тэгээд бид нартэй шударга байгаагүй, найрсаг байгаагүй. Тэгэл haven't treated our country properly. They banded together to take advantage of us and бид нар бүлэг үүсгээд бөөнрөөд Америкийг шулсан. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад үсдэг юм? Эдийн засаг яагаад үсээд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck You Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээлэл idrotsik.com-оос за тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүүрэн мэдлэг хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгон маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол idrotsik.com тэнд бас дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. За тэгээ ганцхан Америк, Европ биш. Тэ Apple компани CEO бас алгацсан. За би олон урт хугацаа Tim Cook-тэй хэлсэн. Юу ч хэлсэн бэ гэх юм бол над iPhone-о Америк дотроо үйлдвэрлэлээ. За хэдтэр ингээд тариф тавьсан чинь Tim Cook, Apple-ийн CEO, компани ерөөхдөө энэтхэглүү үйлдвэрлэлээ энэтхэглүү нүүлгэн үгүй. Тэ чи над iPhone-о Америкт үйлдвэрлэлээ. За гэхдээ Америкт үйлдвэрлэхдэггүй юм бол iPhone янз бүрийн Apple-ийн бүтээгдэхүүн дээр 25% татвар тавина шүү. Энэний дараа хүмүүс юу ч хэлсэн бэ гэх юм бол яагаад ганцхан Apple-ыг ингээ алгатаад байгаа юм бэ гэсэн чинь ойролцоо нэг 15 минутын дараа Donald Trump-аас ямар компаниг алгацсан бэ гэх юм бол Samsung тэ ерөөдөө бүгдэнд нь хэлсэн. Наад үйлдвэрүүдээ Америкт нээ. Тэ үйлдвэрлэлийн ерөөдөө чадвар Америкт байвал ашигтай л та. За тэгээ яагаад ингэж байгаа юм бэ гэх юм бол одоо тэгээд энэний дараа шууд Scott Bessent Америкийн сангийн яамын сайд нь
Тэ Fox дээр ярилцсан. Hour ago, quote, our discussions with them are going nowhere, therefore I am recommending a straight 50% tariff on the European Union. За бидний Европтой хэлж байгаа худалдааны хэлцэл хаашаач явахгүй ямар ч үр дүнгүй байна. Тийм учраас 5% татвар. Starting on June 1, 2025, that's about 9 days from now, there is no tariff if the product is built or manufactured in the United States. And Treasury Secretary Scott Bessent here exclusively, and good morning to you, Mr. Secretary, and thanks for being here. Morning, Bill. On what has turned out to be a rather busy news day, and good morning to you. Тэгээ дандаа 7 хоногийн эцсээр те хагасаа бүтэн сайд энэ Европчуудыг ингээд онтуулахгүй. We're just in Canada the last few days, meeting with members of the G7, the EU, and I want to get into all of that. But with regard to this move on the EU, how bad was the conversation in Canada to lead to this? Well, За Scott Bessent ерөөд арабаар явсныхан дараа хаашаа явсан бэ гэх юм бол Канад руу явсан. Тэндээ хинтээ уулзсан бэ гэх юм бол G7 тий. Одоо дэлхийн хамгийн топ 7 эдийн засагтай уулзсан. Тэдний сангийн сайд гэх мэт чинь. За тэгээ Канадад энэ уулзалт болсон. Тэгээд тэр хэлцэл яриа нь ямар ч үр дүнгүй байсан болохоор одоо Donald Trump юу гэж гэх юм бол алгаж байна. За тэгээд энэ хүн юу асууж байна гэх юм бол за Канадад юу болсон юм бэ? Европчууд яасан бэ? Маялаад байсан юм уу? Тэ? Зөрүүдлээд байсан юм уу? conversation in Canada was fine. The problem is the lead up to that. The 90-day pause on the April 2nd tariffs was based on countries or trade blocs coming to us and negotiating in good faith. Канадад уулзалт гайг болсон. Гэхдээ Канад уулзахаас өмнө юу болж исэн бэ гэх юм бол үр дүн муутай байсан. Бид нэр 4 сарын 2-нд тавьсан тэр худалдааны тарифуудыг 90 хоногоор хойшлуулсан. Хөнгөвчлсөн. Гэхдээ энэ 90 хоногийн хугацаанд Европчууд өөр худалдааны бүлгүүд улсууд бид нартэй найрсаг хандаагүй энэ хугацааг зөв ашиглаагүй бидний хүслийг биелүүлээгүй тийм учраас бид нар ийм арга хэмжээ авч байна. And I believe the president believes that the EU proposals have not been of the same quality that we've seen from our other important trading partners. I've said there are 8 За тэгээд Япон энэтхэг Англиасаа аятаахан шиг саналууд ирсэн маань. Гэхдээ Европоос аятаахан шиг ирээгүй юм бэ. Тэгээ хэдүүлээ үргэлж санах хэвээр, мэдэх хэвээр. Тэгээ өөрөөхөө сануулах хэвээр. Дэлхийн хамгийн тэнэг улс төрч хаана байгаа юм бэ гэх юм бол Монгол биш ээ. Kaja Kallas, von der Leyen, Starmer, Merz, Macron эдгээр бүгдээ хаана байгаа юм бэ гэх юм бол Европ байхгүй юу? Европ хамгийн тэнэг улс төрчтэй газар. 10 important trade deals that we have to do. I'm working mostly on Asia, and that group has moved forward with some very interesting proposals. They're negotiating. За тэгээ Scott Bessent хаана төвлөрч байгаа юм бэ гэх юм бол аль газрыг авцсан байгаа юм бэ гэх юм бол Аз дээр төвлөрч байгаа юм бэ. Тэгээ юу хэлж байгаа юм гэх юм бол Азаас Таиланд, Вьетнам, энэтхэг, Хятад, Японоос маш сонирхолтой, креатив, сонин содон саналууд ирсэн. Европоос тиймэрхүү юм ирээгүй. In good faith, we've already inked a deal with the UK. I think there are a couple more coming in the near future. So I think this is in response just to the EU's pace. Let me get back to that in a moment. I mentioned you. За. Тэгээ энд юу харагдаж байгаа юм бэ гэх юм бол заяа одоо Европын цэг тавигдах магадaltaй яагаад гэх юм бол нэгдүгээрт эрчим хүч 8 үнэтэй, татвар 8 үнэтэй, цагаач дүүрэн, хууль бус юмнууд тэнд хар мянгаар болж байгаа. За нэмээд Германы эдийн засаг юун дээрээ суйрлагдсан байгаа юм бэ гэх юм бол автомашины үйлдвэрлэл. За тэгээ германчууд хаашаа бараагаа зарддаг юм бэ гэх юм бол номер 1 заяа дотооддоо зарна, Европ дотороо зарна. Номер 2 заяа номер 2 юу юм бэ гэх юм бол Америк, номер 3 юу юм бэ гэх юм бол Хятадуудад зардаг. За гэхдээ Хятадуудад тэнхтээд алцаад явж байгаа. Хамгийн хямдхан эрчим хүч, газ, нефтээ Оросоос авах боломжтой хэрнээ үгүй. Атомын цахилгаан станц байхгүй болгож байгаа, нүүрсний цахилгаан станц байхгүй болгож байгаа. За нэмээд номер 2 том зах зээлтэй алцаад тэнхтээд би чамтай муудсангээ солиороод байгаа. Окей. За тэгээ хизээ нэгэн цагт яг энийг та нар харах юм бол ерөөхдөө Европ бай бай гэд дуулах хэрэгтэй. Яагаад гэх юм бол магадгүй төсөл үзтээ
Европын холбоо ингээ von der Leyen заяа. Macron, Merz ингээ сууж байгаа. Бид нар яах ёстой юм бэ? Oh my god, манай машины экспорт, манай Германы эдийн засаг нурах гэдэг шүү дээ. Яах вэ? Хэн нэг юм хийгээч дээ гэсэн чинь эднэр ингээ хоорондоо хуралдаад заяа. За тэгэл Merz, Macron гэх мэт чинь бүгд юу ч хэлэх юм бэ гэх юм бол мен завгүй. Яг гэх юм бол би маргааш Зеленскийтэй уулзсан. Тэ? За тэгээ өөр арга юу байгаа юм бэ гэх юм бол тэгээ von der Leyen юу гэж хэлэх юм мэдэх үү? Kaja Kallasыг явуулчих л та. Kallasыг явуулаад за тэгээ цагаан ордон дотор Kaja Kallasыг гээд хүлээж авах юм бол бүр жинхэнэ кино болно те. За Зеленский тэндээ онгоо олсон. South Africa-гийн ерөнхийлөгч те Cyril Ramaphosa тэндээ онгоо олсон. Тэгээ Kaja Kallas тийш очих бол бүр очног олно. Тэгээд хүмүүс дэлхийд аяар юу гэж харах юм бэ гэх юм бол энэ номыг уншнах. Kajas те The Art of Making Enemies те дайсантай болох урлаг. Окей. Тэгээд цаана би юу гэж бодож байна гэх юм бол стратеги нь жоохон тодорхой болж эхэлж байна те. Ерөнхийдөө араб дээрээ төвлөрч байна, тэндээс хөрөнгө олт авч байна. Азтайгаа жоохон яах шиг байна. TSMC компьютер чипийн үйлдвэрлэлээ Америк руу нүүлгэж байгаа. Тэгээд хизээ нэгэн цагт хятадуудад юу хийх юм бэ гэх юм бол занаа Тайваныг авалаа те. Украинтай аль хэдийн алцаанаа дуусгах гэдэг шиг байна. Гэхдээ энэ европчууд ингээ айтаахан шиг тоглохгүй юм бол Дональд Трампын нүүлт те юу юм бэ гэх юм бол Европт байгаа мөнгийг хөрөнгө оруулагч нарыг тэг капиталыг зүгээр Америк руу татах байхаа. Тэ Европын эдийн засгийг нураагаад тэг тэнд бондын зах зээл хувьцааны зах зээлбэр байгаа мөнгийг Америк руу цухтаагаад тэгэл магадгүй бүтэх юм байна те. За тэгээ өчтөр юу болсон бэ гэх юм бол таад ингээ харж байгаа юм бол энэ 4 сарын 2-нд заяа. 4 сарын 2-нд худалдааны хориг мориг ингээ тавигдсанараа ер нь Америкийн засгийн газрын бондын үнэлгээ нь өссөн. 90-97 94 рүү өссөн. Энэ үргэлжлээд сайн үзүүлэлт гэсэн үг заяа. Яг гэх юм бол Америкийн засгийн газар өөрийнхөө бондоо илүү үнэтэй үнээр зах зээл рүү зарна гэсэн үг. 90-ээр зардаг байсан бол нэг ширхгийг 94-ээр зарах боломжтой болсон байсан байхгүй юу? Гэхдээ тэгээ энэ үр дүн шууд буцаага алга болоод одоо 86 руу ингээд унтсан байгаа байхгүй юу? За тэгээ өчтөр болсноороо буцаага жоохон өссөн. Тэ? Тэгээд хүмүүс юу харж исэн бэ гэх юм бол за окей одоо доллар чангарах магадaltaй юм байна. Америкийн засгийн газрын бонд өсөх магадaltaй юм байна. Америкийн засгийн газрын хүүгийн түвшин ерөөхдөө буцаага тавьчих юм байна гэсэн чинь ерөөсөө тийм юм болоогүй. Та нэг харж байгаа юм бол өчтөр тэгээд доллар хальт нэг чангараад пам буцаагаад унтсан. Айгуу сонирхолтой. Энэ зах зээлийг ерөөхдөө саруул эрүүл ухаанаар тайлбарлах бараг боломжгүй. Миний зүгээс те. Та нэг харж байгаа юм бол өмнөх маркет апдейт дээр хэлж исэн ам доллар жоохон өсөж जैन, жоохон буурж जैन. Тэгээ энэ тренд лайнтай золгоод одоо дахиад bounce хийх юм уу эсвэл энэ долларын евролийн resistance line дээр тренд лайн дээр золох юм уу. За тэгээ сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол энэ Герман улсын засгийн газрын бондын хүү заяа. Тэ ингээ өсөлттэй байсан. Окей өчтөр 2.5-аас 2.6, 2.7 руу явж ийснаа энэ мэдээлэл гарсан чинь хүүгийн түвшин бүр буурсан гэж бодсон амар сонирхолтой. Тэ ерөнхийдөө хүүгийн түвшин дээшээ пуужин тох хэрэгтэй байхгүй юу? Яагаад вэ гэх юм бол Германы экспорт муудах юм байна. Машинууд нь Америк руу арай өндөр үнэтэй зарагдах юм байна. Тийм учраас тэ Америкийн эдийн засаг илүү бага юм экспортлох юм байна. Тийм учраас төсвийн орлого нь буурах юм байна. Засгийн газрын санхүүжилт илүү үнэтэй болох ёстой ирнэ хэмдэрсэн. Окей. За бас өөр юу болсон бэ гэх юм бол Европын холбоо бас бонд гаргаж байгаа. Тэ? Эдний хүүгийн түвшин бас өсөх ёстой байсан хэрнээ буурсан байгаа. За 2.6 дээрээс нь 2.5 руу унсан. Бас нэг амар сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол окей. За тэгээд Дональд Трамп ийм мэдээ гаргаж байгаа юм бол евро өөрөө сулрах ёстой, доллар чангарах ёстой. Сулраагүй. Евро өссөн гэж боддоо. Амар сонирхолтой хөдөлгөөн өчтөр болсон. Энийг тайлбарлах гэж юм уу ойлгох гэж надад дахиад нэг хэдэн хоног хэрэгтэй байх. Яг юу болж байгааг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ Дональд Трампын стратеги нь ойлгомжтой. Ерөнхийдөө Европын эдийн засгийг золиослоод өөрийнхөө хөрөнгөний зах зээл, өөрийнхөө бондын зах зээлээ аврах гэж үзэх байхаа. Тэгээд тэр үнэн юм бол Украиныг зүгээр хайчна, тэ? Англиг ингээд тасдаж авах гэж үзнэ. Тэгээ Европын холбоог тэр чигтээ бутлах гэж үзэх байхаа. Яагаад гэх юм бол хүчтэй Европ тэ Америк тэрхгүй байхгүй.
жижигхэн Германтай хэлцэл хийсэн хамаагүй амар, жижигхэн Европтой хэлцэл хийсэн хамаагүй амар, жижигхэн Италитай хэлцэл хийсэн хамаагүй амар. Зүгээр таамаг шүү. Заавалч үнэн байх хэрэггүй. Гэхдээ make sense.